Үзэгчдээ эдийн засгийн тойрог нэвтрүүлгийн ярилцлагын дугаар та бүхэнд хүрж байна. За манай өнөөдрийн зочноор санхүүгийн зохицуулах хорооны дарга Баяр сайхан өргөдөд байна. За урьд хүлээж авсанд баярлалаа. За сайн байна уу. За тэгэхээр өнгөрсөн 2022-23 онд бол одоо хөрөнгөний зах зээлд бол одоо том өсөлттэй, дэвшилттэй тий ийм жил байсан. За 24 оны тухайд бас онцлог ямар үйл явдлууд өрнөв тий санхүүгийн нөхцөл байдал нь ямар байна тий эндээс соёл яриа гэл. За тий мэдээж сүүлийн 3 жилийн хугацаанд ялангуяа энэ санхүүгийн зохицуулах хорооны хяналт зохицуулалтын салбарт нэлээдгүй агц дэвшил авчирсан. Тэрээрээ Монгол улсын нийгмийн эдийн засагт бас өр нөлөөгөө өгсөн ийм сайхан жилүүд байлаа. Өнгөрсөн оны хувьд бол ялангуяа зах зээлийн үнэлгээ түүхэн дээд хэмжээндээ өрссөн 2.8 их найд төгрөгт хүрлээ. 2020 онтой харьцуулахад 4.8 дахин өссөн. За дээрэс нь маш олон зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гарсан. За дээрэс нь бодлого зохицуулалтын шийдвэрүүд цаг үеэ олсон. За дээрэс нь манай дэд үтсийн байгууллагууд хөрөнгө оруулагчид маш их тийм урам зориг өгсөн ийм жил байсан гэж ерөнхийд нь хэлэх нь зөв баг. За дээрэс нь бас санхүүгийн зохицуулах хорооны одоо үр дүн ярьж байгаа учраас хэдэн тоо хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. За зах зээлийн арилжаа бол 1 их 80 төгрөгд аваад гарч ирлаа. За тэр дотроо одоо олон улсын чиг хандлагт нийцүүлээд ялангуяа тогтвортой ногоон санхүүжилтийг Монголын эдийн засагт бий болгох тэр хэрээрээ энэ Монгол улс бол хамгийн их одоо дулаалал тийм ээ энэ агаар орчны хөрсний бохирдолд өртсөн улсуудын нэг байгаа. Энэ хүрээндээ одоо тогтвортой ногоон санхүүжилтийн их өвсрүүдийг бий болгох олон улсад тийм ээ Монгол орны энэ хөрөнгөний зах зээлийг таниулах гэдэг энэ чиглэлд төлхөө анхаарч ажилласан. Энэ хүрээндээ ч гэсэн одоо 1.2 тэрбум доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг зөвхөн тогтвортой ногоон гендрийн мэдрэмжтэй гэдэг юм уу энэ үйл ажиллагаанд татсан байна. Тэгэхээр хөрөнгөний зах зээлийн одоо дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ бас өссөн үзүүлэлт байх шигсэн тий. Саяхан л одоо юу гэдэм байгаа юм тийм ээ дотоодын нийт бүтээгдэхүүнд санхүүгийн зохицуулах хорооны хяналт зохицуулалтын салбар тийм ээ 10-15% эзэлдэг. За тэгээд бүтцээр нь хараад үзэх юм бол ер нь банкны салбар нэг тийм ээ 95% ч юм уу давмгаалтсан гэж ярьдаг байлаа шүү дээ. Гэтэл яг одоо энэ оны хүлээгдэж байгааг үзтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 30 орчим хувийг хүрэх гэж хүлээлттэй байна. Одоогийн байдлаар нэг 28 орчим хувьтай. За тэр дотроо хөрөнгөний зах зээл зөвхөн дангаараа 17.8% хүрж өссөн нь бол ялчгүй л одоо манай салбарын өсөж хөгж байгаа энэ тийм ээ үзүүлэлт гарч ийн. За дээрээс нь бол илүү өсөх юм хүлээлттэй байгаад байна. Одоо магадгүй 2026 оны эцэхэд бол зөвхөн дангаараа хөрөнгөний зах зээлийг биднээс нэг 30 их 80 төгрөгийг давж байхаа гэсэн ийм төсөөлөлт ажиллаж байна. Тэгэхээр яг хөрөнгөний зах зээл дээр гарч байгаа энэ өсөлт өөрчлөлтүүд бол бас механик за бодлогын шийдлүүдтэй холбоотой өөрчлөлтүүд бас байгаад байгаа тий. Тэгэхээр энэ өсөлтөө хадгалах за цаашдаа ингээд айжмаар нэмээд явах тэр одоо суурь нөхцөл ер нь бүрдсэн гэж харж байна уу? Бас цаашдаа хийх одоо яг бодлогын шийдлүүд юу байна те эндээс сонирхол. За тавчхан яри мэдээж маш олон хүчин зүйл нөлөөлсөн байдаараа тийм ээ. Хамгийн одоо юу гэдэм байгаа банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт тийм ээ 2021 оны 1 сарын 29-нд ороод систем нөлөөлөх код олон нийтийнх болоод явчихж байгаа. Тэгээ нэг 478 тэрбум төгрөг одоо татсан байх жишээний тийм ээ. За энэ нь бол одоо юу гэдгийг Монгол банкнаас өнөөдөр тавигдж байгаа арилжааны банкуудын дөрмийн сан бараг 5 банкны дөрмийн сантай тэнцэх хэмжээний санхүүжилт татчихж байгаа. За тэр хэрээрээ одоо бараг 4.8 их 80 төгрөгийн үнэлгээтэй болсон нөлөөлж байгаа. За төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нөхцөлийг олон нийт болгоход энэ үйл явц бас эрчимжүүлж өгсөн. Монголын хөрөнгөний бирж маань бод тутгаараа олон нийтийн компани болсон гэд явж байгаа. За гэтэл үндэсний бас тийм ээ одоо компаниуд маань анхны 1 их 80-ийн үнэлгээтэй 2 их 80-ийн үнэлгээтэй компаниуд бий болоод явж байна. Энэ дээр одоо юу гэдэм байгаа яалчгүй одоо үндэсний компаниудыг бас олон нийтийн болох нэлээдгүй олон шаардлагууд байгаад байгаа. Тэгээ энэ дээр бол бодлогын дэмжлэгүүд бол цаг үеэ олсон, улсын хурал засгийн газраас гарсан. За дээрэс нь хөрөнгөний зах зээлийг дэмжих
нэг хөшүүрэг нь бол яалчгүй л одоо татварын бодлого тийм ээ. Сүүлийн 3 одоо улсын хурлд яг төсвийг өргөн барихтаа зэрэгцээд татварын нэлээдүүд имжлэгүүдийг өгсөн. Өөрөөр хэлбэл одоо хөрөнгө оруулалтын санг татвараас чөлөөлсөн байж байгаа. Аж ахуйн нэгжийн болон өвний орлогын албан татваруудыг тодорхой тийм ээ хугацаанд 26 хүртэл 90%, тийм ээ 30 хүртэл дахиад 50%-аар хөнгөлж өгсөн байж байгаа. Олон нийтийн компани болох юм бол тийм IPO-ийн гэсэн зардлыг 20%-аар өсгөхөд тооцоод тийм ээ тооцдог болсон ч байдаг юм уу. Ингээд маш олон бодлогын шийдвэрүүд бол гарсан. За нөгөө талаасаа бас үнд цасны зах зээлийн тухай хуульд нэмэлтийн өөрчлөлт хэлбэрээр оруулаад батлуулсан байгаа. Ингэснээр одоо юу гэх юм ба дундын зуучлалын байгууллагууд чадварч. За дээрэс нь банкны салбарын бас хөрөнгөний зах зээлд оролцох боломжийн тийм хадгаламжийн сертификатыг нээж өгсөн. Олон нийтээс одоо краудфандингийн хэлбэрээр санхүүжилт татах боломжийг нээж өгсөн чинь гэх мэтлэн олон ажлууд зэрэг хийгдчихэд энэ үр дүнд хүрч байгаа л гэж харж байгаа. Иргэд одоо хөрөнгөний зах зээлд оролцогчдын тоо ер нь хэр нэмэгдсэн? Ер нь бол одоо хөрөнгөний зах зээл дээр оролцох тийм идэвхтэй харилцагчдын тоо дансны тоогоор наваад үзвэл 2.5 сая хүрчихсэн байгаа. За дээрэс нь зөвхөн оролцогчоос гадна ойлгомжтой байх тийм ээ. Дээрээс нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх. За дээрээс нь нөгөө энэ ялангуяа манай санхүүгийн салбарт гарч байгаа технологийн дэвшлиг ашиглахад илүүдлэхүү анхаарч байна. Анхныхаа одоо юу гэдэг юм ба хорооны хувьд бол сэндбоксийн зохицуулалтын орчныг бий болгосноор нэлээдгүй олон бүтээгдэхүүн үйлчлэгээ хөгжиж гарч байгаа. Тэрний нэг жишээгээл хэлэхэд одоо юу гэдэг юм анхны дижитал бонд гарсан тийм ээ. Одоо арилжаанд оролцоход заавал биечлэгч оролцох албагүй гар утснараа одоо аппликейшнаараа тийм ээ захиалга өгöd оролцох боломжууд нэгдсэн байж байгаа. Гэхдээ магадгүй одоо мэдлэг мэдээлэл дутуу байгаа иргэдэд бол илүү тийм ээ оролцоог нэмэгдэх, зөв мэдээлэл өгөх. За магадгүй тэрийг одоо юу гэдэг юм өөрийн чинь өмнөөс мэрэгжлийн байгууллагууд оролцох тэр үе даалгыг нэгэд өгсөн. Анхны хамт нээлттэй хаалттай сангууд маань тийм ээ ажиллаад эхэлчихсэн байж байгаа. Нэг 50 гаруй тэрбум төгрөгийн бас энэ сангуудын арилжаа хийгдсэн бас энэ онд мэдээ байлээ. Тэгэхээр одоо өөрөө биш тухайн мэрэгжлийн байгууллагууд тийм ээ таны өмнөөс арилжаанд оролцох, таны өмнөөс бас хөрөнгө оруулалтын сонголтыг хийж өгөх ийм одоо бас дэвшил гарсан гэдгийг бол хэлмээр байна. За тэгэхээр танаа одоо хорооны зохицуулалтын салбар бол яг ч даатгалын салбар гэдэг үргэлжлэх баг тий. Тэгэхээр даатгалын салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна уу байна. За яагаад гэвэл бас бид нэр олон жишээ хэлж болохоор нэг үер ус гал тий. За сүүлийн үед одоо зуудад гангийн асуудлыг үүсэж байна тий. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бид нэр харгалзаж үзээд энэ даатгалын салбараа яг энэ олон улсын жишгт хүргэхийн тулд бас тодорхой хууль эрх зүйн шинжилт хийхээр яригадаад байна. Энэ юу ямар шахам гэж байна. За даатгалд нэг хоёр ойлголт байгаа даа. Гүнзгийрэлт нэвтрэлт гэдэг. Тэр даатгалын хурамжийн орлогыг тийм ээ дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулчихсан. Эсвэл нөгөө иргэндээ харьцуулсан юм тоогаад байдаг. Энийгээр бол одоо юу гэдэг юм аа ижил төвшөнтэй орнуудтай харьцуулахад тийм ээ нэг 5-6 өндөр хөгжилтэй орнуудаас бол тэрнээс илүү ийм бага байгаа даа. Тэгэхээр энэ хэрээрээ даатгал өсөх, орон зай өсөх юм боломж байна гэж биднээс харж байгаа. За энэ хүрээнд санхүүгийн зохицуулахаараа энэ даатгалын бодлого бол сангийн ам дээр байдаг. Засгийн газартайгаа хамтраад даатгалын багц хуулийг өөрчлөлт оруулахар төслийг бэлтжижсэн байгаа. Мөнхөө одоо улсын хурлд өргөн бариад хэлцэгдээд явах баг. Даатгалын тухай хууль, даатгалын зуучлагчийн хууль, жолоочийн хариуцлагын хуулиуд. Тэгээ энэ маань ингээд цогцоороо хэрвээ явах юм бол яг биднээс ярьж байгаа одоо даатгалын суур бааз эхний ээлжинд өргөжнө гэж ойлгож байгаа. Энэ нь одоо зайлшгүй хийгдэх ёстой одоо нөгөө заавал даатгалын нэр төрлийг биднээс өргөжүүлэх гэж байгаа. Уг нь Монгол улсын хууль тогтоомжинд нэг 26 хууль тогтоомжинд бол одоо юу гэдэг юм байгаа. Нотариатын байдгийн барилгын эмч ингээл ийм зайлшгүй хийгдэх байгаад байгаа. Гэтэл одоо энэ хэрэгжилтэнд хангагддаг. Энийг одоо хөшүүргийг биднээс бол энэ хуулиар оруулж өгч байгаа. Ингээд суур бааз бүрдэн. Суур бааз бүрдгийн хэрээр одоо тийм ээ хариуцлага нэмэгдэнэ. За тэгээд мэдээж оролцоо нэмэгдэнэ. Нөгөө талдаа бол даатгалын байгууллагууд бас орлоготой болно. Тэрээр нөхөл төлбөр олгогдно. Ингээд суур бааз өргөжнө гэж ойлгож байгаа. За дараагийн шатнд бол одоо яг үгд юм ба энэ гамшигын байдаг мэргэжлийн даатгалын тухай хуулиуд бол бас явж байгаа. За дээрэс нь
Биднээсээ хувьд бол энэ сангийн хамтаас ярилцаад энэ малын индексчсэн даатгалын тийм ээ бас өөрчлөлт хийя гэд ажиллаж байна. Манайхан ч одоо нэг зод торхон гал ус болохоор яг статистик харах юм бол 2 сар даатгалын хамрагдалт өсдөг юм билээ. Тэгэл буцаад унцдаг. Энийг бол одоо яалтчгүй суур ойлголтыг бол өөрчлөе гэж байгаа. За өнгөрсөн жил даатгалын баталгааны тухай тийм ээ маш том хуулийн өөрчлөлт орсныг бол бас мэдж байгаа. Энэ хүрээндээ юу гэдэм ба төрийн болон орон нутгийн бараа үйлчилгээний худалдаа авах тийм ээ тендерт оролцоход бол заавал одоо аж ахуй нэгжүүд маань банкны баталгаа шаардахгүй даатгалын компани даатгалын баталгаа гаргаж оролцох суурь нөхцөлийг бүрдүүлээд өгсөн байгаа. За тэр байтугай ипотекийн зээлд хамрагдахад тийм ээ нөгөө даун пеймент төлөө одоо суурийн төлбөрийг шаарддаг штэ 10, 20, 30% хүртэл нэгдэг. Энийг бол заавал мөнгө хэлбэрээр байршуулах шаардлагагүй, төлөх шаардлагагүй. Даатгалын компаниудаас даатгалын баталгаа гаргах боломжийг нээж өгсөн байж байгаа. За дээрээс нь урт хугацаанд харах юм бол яалтчгүй одоо энэ санхүүгийн салбарын 3 тулгуурт тийм ээ санхүүгийн салбар гэж ойлголт байгаа шүү дээ. Тэгэд хоорондоо харилцан хамааралтай байгаа. Хөрөнгөний зах зээл өгчөд одоо дунд буюу урт хугацааны хөрөнгө оруулалт бол яалтчгүй одоо даатгалын сангууд нөөц сангууд байдаг. Эндээс оролцох орон зайг нь бас нээж өгье гэж бодож байгаа. За дээрээс нь хувийн тэтгэврийн нэмэлт сангийн тухай хууль байна. Ер нь бол бэлэн болчихсон удахгүй батлагдах баг. Ингээд явах юм бол одоо нөгөө даатгалын сангууд маань бол бас тэ мөнгөжих тэр ирээрээ хөрөнгөний зах зээлд оролцох боломжийг нээсэн. Хорооны хувьд бол одоо зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг салбаруудаа тавьдаг. Өнгөрсөн оны хувьд бол даатгалын салбарт бол зайлшгүй байлгах нөөц сангуудаас бас 10% хөнгөлт үзүүлсэн учраас тэр хэмжээний санхүүжилт бас хөрөнгөний зах зээл дээр орж ирэх энэ болцоог нас нээсэн байж байгаа. Тэгэхээр даатгал дээр нэг зүйл тодруулаад асууж. Одоо иргэд даатгал гэхээр юу гэж боддог вэ? Зүгээр нэг мөнгө юм татвар хураамж аштай ойлгоод байна тийм ээ. За энийг бас зөв болгох нэг хөшүүрэг нь тухайн даатгалын үйлчлэгээ үзүүлж байгаа компаниуд бас яг төлбөр авах гээд очиж байгаа иргэн дөрвөн шуурхаа үйлчилдэг тий. Тэрэн дээр бас нэг юм таталтаа ч юм уу өөр нэг янз бүрийн шалтгаан хилээд ийм хориг байгаад байгаа нь бас яг энэ салбарын нөлөөлөд шиг байна. Яг суур хөгжилтэй л холбоотой байгаа та. Тэгээ ер нь тогтолцоог нь ингээд бааз нь өргөчөөд даатгалын компаниуд маань чадахчих хэрэгтэй. За дээрээс нь хорооны нэг бодлого бол энэ давхар даатгал дээр тийм ээ үндэсний давхар даатгалын компани чадахжуулъя. Даатгалын хураамжийн орлогын статистик хараад байхад 40 орчим хувь нь бол гадагшилчтэй. Олон улсын даатгалын давхар даатгалын компанид гардаг. Энийг дотооддоо үлдээдэг болёо. Үндэсний давхар даатгалын компанийг бол илүү чадахжуулах тал дээр анхаарч байна. За дээрээс нь одоо юу гэдгийг даатгалын манай бас нэг чухал үүрэг бол төр дээрх дарамтыг маш их буулгаж байгаа шүү дээ. Тийм ээ. Ариа зууд торхон болно. Тийм ээ. Төр гэхээсээ илүү даатгалын компаниуд ажиллах юм бол тийм ээ энэ асуудлыг бүрэн шийдчих болцоо. Тэр дээрээс нь одоо худалдаа арилжаа бүхий л тийм ээ эрүүл мэнд бизнесийн харилцаанд оролцох энэ нийгмийн чиглэлгийн асуудлыг бас даатгалын компани шийдэх боломжтой байж байгаа. Энэ үрээндээ бас энэ жил бол даатгалын тогтолцоо Монгол улсад үүссэн хөгжсөний 90 жилийн тохиож байгаа. Энэ дээр бол салбарын бүх оролцогчид төр үеийн хвшлийнхэн суугаад хууль дээрээ бол одоо явуулъя гэдэг дээр тохиролцсон байгаа. Улсын хурлаас бол одоо бас дэд даргын төвшөнд ярилцаад ажлаас гараад энэ хуулийг одоо маш турга авч хэрэгжүүлэе гэж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол маш том ажил хийгдэнэ. Яалчгүй одоо даатгалын салбарт бол одоо ирэх жил бол даатгалын жилээ гэд зарлахад хөгжүүлэх жил бол зарлахад бол бэлэн байгаа гэдэг юм. За дараагийн салбар бол мэдээж банк ус санхүүгийн талаас тодруулах гэж бодож байна. Банк ус санхүүгийн байгууллагаас олгож байгаа зээлийн хэмжээ нэмэгдэж байна. За аж ахуй нэгжүүдийн тоо ч гэсэн жилийнх тусам нэмэгдээд байна тийм ээ. Тэгэхээр нэг нийгэмд нэг шүүмжлэлтэй зүйл ажиглагдсан. Одоо энэ банк ус руу орж иж байгаа энэ хөрөнгө чинь ер нь яг цэвэр бодит орлого муу юм уу биш юм уу? За нэг жижиг дунд үйлдвэрийн сангаас авсан зээлээ энэ рүү оруулсан хэрэгч гэсэн гарч ирсэн тийм ээ. Тэгэхээр энийг ер нь бүрэн хянах тогтолцоо ажиллаж байгаа юм. За санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн энэ онд ерөөсөө 2 сарын өмнө гараад нэг бодлогын том шийдвэр гарсан байна. Банк ус санхүүгийн байгууллагуудад тавигдж байгаа шаардлагууд, банкнд тавигдж байгаа тэр зохистой харьцаанд тавигдах шаардлагуудын
яг нэг шугамд авчирч өгсөн байж байгаа. Хуучин одоо юу гэдэг юм ба финтекийн зөвхөн зээл тийм ээ өр орлогын харьцаа тавьсан байсан. Одоо бол энийг нийт зээлтэнд тавьж өгч байгаа. За дээрэс нь одоо юу гэдэг юм ба зээлийн давхардал тийм ээ иргэдэд их ачаал өгж जैन 2 3 зэрэгцээ зээлтэй байна ч гэдэг юм уу. Тэр нь эргээд иргэдэд өрийн дарамт өгч байгаа гэж. Энэ үеийг бол өргөтгөөд нийт зээлтэнд тавьж өгсөн баа хэрэглээний зээлийг. За дээрэс нь одоо аж ахуй нэгжүүдэд тийм ээ банкны одоо автомашины зээл чинь лизингийн зээлийн 30 хүртэлх хувийг заавал тийм ээ төлсөн байх шаардлага тавьж байгаа. Олон улсын валютын сан, за дэлхийн банкнаас ч гэсэн одоо яг ийм хоёр зохицуулагчийн зөв дунд ийм нөгөө завсар үүсчих үгээд болгоомжлоо. Энийг бол нэг төвшөнд тавьсан байгаа. За дээрэс нь мэдээж ярьдаг одоо ямар нэгдгийг мөнгөний гарал үүсэл их усрыг бол тийм ээ маш нарийн шаардж байгаа. За дээрэс нь дөрмийн сан болон олон нийтээс татж байгаа итгэлцлийн үйлчлэгийн дээр хязгааруудыг маш өндөр тавьж өгөөд илүү хяналт зохицуулалттай болсон гэж ойлгож байна. Гэхдээ нөгөө талаасаа бас биднээс ингээд нэг харах юм бол банк ус санхүүгийн байгууллагаас олгож байгаа зээлийн одоо бараг 82% орчим хувь нь тийм ээ финтекийн зээл байдаг. Финтекийн зээлийн нөгөө хэмжээ нэг 543 мянган төгрөг хэмжээний. Зайлшгүй л одоо тухайн иргэдэд хурдан шуурхаа тийм ээ давхар одоо барьцаа баталгаа шаардахгүй биднээс нөгөө ярьдаг санхүүгийн үйлчлэгийн хүрчимжийг сайжруулах тэр хэсгээр бас ажиллаад байгаа гэдгийг бас давхар ойлгох хэрэгтэй байна. Тий. Тэгэхээр миний нэг анзаарж байгаа зүйл бол одоо банк ус санхүүгийн байгууллагууд бол хөрөнгөний биржээр бонд гаргадаг тий. За энэ бондороо буцаагаад ингээд зээл гаргаад энэ ер нь яг олон улсад хэр идэвчдэггүй зөвхөн манай улсад л нэг иймэрхүү юмнууд байгаад байна уу? Хөрөнгөний зах зээлийн хөгжих нөхцөл нөхцөл бондын зах зээл байгаа байхгүй. Тэгээ хорооноос 2021 онд өрийн хэрэгслийн журмаа олон нийтийн олон улсын стандарт нийцүүлээд хувьцааны бүртгэл өрийн хэрэгслийн буюу бондын бүртгэлийг гаргаж өгсөн. За ингэхдээ бондыг бас нэлээд онцлогтой. Ялангуяа юу гэж байгаа топ 100 аж ахуй нэгжид бол барьцаа баталгаа шаарддаг. За дээрэс нь ногоон зээл гаргах юм бол тэ маш богино хугацаанд шийдвэрлэдэгч байдаг юм уу? Ийм онцлогуд гаргаж ирсэн. За дээрэс нь анх удаага Монголын одоо хөрөнгөний зах зээл минь хос дугуйтай болсон тийм ээ биржийн бус зах зээл өгчөөд өнөөдрийн мэдээгээр харж байхад 4.4 их найд орчим төгрөгийн тийм ээ бонд бол бүртгэгдсэн байна. Яг олон нийтээс бол 3.8 их найд төгрөг татсан байдаг. Тэгэхээр нөгөө аж ахуй нэгжүүд маань сүүлийн үед ажиглаад байхад зөвхөн ганцхан банкнаас л одоо нэг зээл байд юм уу те өрийн шугам нөөсгөл аж ахуй нэгж санхүүжилт авдаг бол одоо харин нөгөө талдаа бонд хэлбэрээр олон нийтэд санхүүжилт татдаг болчих. Энэ хэрээр хөрөнгө оруулагчдад тэр бондонд бол хөрөнгө оруулах сонголт бас иргэдэд аж ахуй нэгж иргэдэд бий болчихсон байна. Ингээ явахаар нөгөө яалчгүй хөрөнгөний зах зээл дээр оролцох мэргэжлийн хөрөнгө оруулагчдад маань нөгөө суур бааз өсөд байгаа ажиглагдаж байгаа. За тэгээд энэ хэрээр бол бас биднээс магадгүй одоо биржийн бус зах зээлээ дахиад нэг харах тийм ээ бүтээгдэхүүн үйлчилгээний илүү чанартай байх тэр дотроо магадгүй яг аж ахуй нэгжүүд бизнесийн чиглэлээр үйлдвэрлэлийн чиглэлээр байдаг юм уу гарааны стартапууд тэндээ санхүүжилт татах тэр боломжид нь илүү анхаарай гэж төлөвлөд ажиллаж байна. За тэгэхээр та сая дурдлаа. Ер нь топ аж ахуй нэгжүүд төрийн эмчит компаниудыг одоо биржээр арилжаалах, хувьцаа бонд гаргуулах тал дээр дэмжнэ гэх тээ. Тэгэхээр энэ алхам ер нь яагаад ийм удаашралтай бод гэдэг үеийн засгийн газар л яриад идэг. Гэвч яг ингээд төрийн эмчит компаниудаас бирж дээр гарч байгаа нь бол маш ховор шүү дээ тээ. За яг банкнаас бол төрийн банк олон нийтийн холлоо. Монголын хөрөнгөний бирж олон нийтийн холлоо. Монголын захиргааллага харилцаа холбооны компани давхар даатгалын компаниуд маань бүртгүүлээд явж байгаад бас тодорхой хугацаанд хойшилчлоо. За ингээд зөвхөн ингээд нөгөө олон нийтийн компани болгонод гаргацснараа шууд ач холбогдолтой компани болчих биш тийм ээ. Ялангуяа хоёр дахь зах зээл дээр амьд байх, иргэд хөрөнгө оруулалттай боломжтой байх. Энэ хүрээндээ одоо засгийн газраас ялангуяа энэ компаниудад төрийн өмчийн компаниуд олон нийт болохын өмнө засаглалаа сайжруулах гэж байгаа шүү. Тэ? Тэгээ засаглалаа сайжруулъя, үр ашигтай ажилтдаг болгоё, цонгон бүтцтэй болгоё. Тэгээд чанартай бүтээгдэхүүн хөрөнгөний зах зээл дээр гаргахыг гэж байгаа. Ингэснээр илүү нөгөө үр ашигтай тийм ээ компани хэлбэрт орох нь магадгүй дотоодын
хөрөнгө оруулагчд биш. Гадны хөрөнгө оруулагчдыг Монголын зах зээлд оруулахад чанартай бүтээгдэхүүн гаргая л гэдэг дээр илүү төлөв анхаарат. За тэгэхээр хоёулаа ярилцах цаг ерөнхийдөө өгч байгаа учраас одоо 2025 оныхоо төлөвлөгөөг яриад өндөрлөе гэж бодож байна. 25 онд яг энэ зах зээл дээр ямар хүлээлт бий болж байна те? Ямар одоо сорилтуудыг одоо даван толгой. Сорилтууд бол маш их байгаа тийм ээ. Одоо геополитикийн нөхцөл байдал ч байдаг юм. Олон улсад нөгөө нэг туйлд биш. Бүр нөгөө хоёр туйлд руугаа илүү явдаг дэлхийн эдийн засгийн геополитик бол амаргүй байдлууд үүсэж байна. За тэр дотроо ялангуяа энэ худалдааны төлбөр тооцооны ч байдаг юм. Монгол улсад бол асар их тийм ээ ачаал ирж байгаа. Гэтэ тэр үүрээндээ биднээс бол илүү их орон зайгаа ашиглая, нөөц олцоогоо ашиглая гэж ажиллаж байна. Тэгээ өнгөрсөн оны хугацаанд Монголын хөрөнгөний зах зээлд нэг үе бодоход бол бүтээгдэхүүн үйлчилгээ бий болчихлоо. За дээрээс нь тодорхой хөрөнгө оруулалтын ийм боломжууд нэгдлээ. Татварын дэмжлэгүүд гарчихлаа. Энэ хүрээндээ өнгөрсөн онд Шанхай, Хонконг, за Сингапур, Солонгос улсуудад Монголын Capital Market Connectivity Days буюу хөрөнгөний зах зээлийнхээ өв даалгыг нэгээд маш их сурчлагын ажлууд хийсэн. Энэ нэрээр сонирхол нэмэгдэж байна. За зөвхөн хөрөнгөний зах зээл дээр биш, даатгал дээр бас гадны компаниуд оролцоо нэмэгдэж байна. За хууль тийм ээ түрүү ярьсан даатгалынхаа багц зүйлийг ярих хонд бол батлуулна. Илүү боловсронгуй болж байгаа. Тэр хүрээндээ бол одоо шинэ технологи гадны хөрөнгө оруулалтыг ирэхэд нээж өгч байгаа. За хорооны зүгээс бол одоо иншуртех, ригтех гэдэг яг тэр технологийн бүхэл боломжуудыг нь бол бас журмынхаа хүрээнд, бодлогын зохицуулалтын хүрээнд, сэндбоксийн зохицуулалтад нээгээд өгчлөө. За дээрэс нь одоо технологийн бизнес маань дотоод биш ялангуяа банк санхүүгийн байгууллагууд маань Төв Аз руу бол гараад эхэлчихлээ шүү дээ. Киргиз, Казак, Узбект дандаа манай банк санхүүгийн байгууллагууд гарч ийн, хөрөнгө оруулалт татж ийн. Тэр ирээр Монголд орж ирэх сонирхол нэгж ийн гэж ойлгож байна. За даатгалынхаа тэр түрүү ярьсан багц хууль, за дээрэс нь хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хууль бол батлагдчих байна. За ингэхээр эрх зүйн зохицуулалтын хувьд бол харьцангуй боловсронгуй болно. Тэгээ хорон нэг бодлого шийдвэр гаргаж байгаа нь төрийн хувьсийн хамтлын ажиллагааны үйл ажиллагаагаа илүү идэвхжүүлж ажиллаж байгаа. Ер нь бол хорооны хувьд 11 тийм ээ мэргэжлийн холбоотой ажилдаг байгууллага байгаа. 30% хэрэгжилтийг хангуулж байгаа. Энэ хүрээндээ бол одоо ойлголцлыг илүү сайн болгох замаар хөрөнгө оруулалтын боломжуудыг Монголын тийм ээ зах зээлд бий болгож тэр ирээрээ Монгол улсын одоо эдийн засгийн нийгэмд үзүүлэх ач холбогдлоо өсгөё л гэж бодож ажиллаж байгаа. За баярлалаа. За баярлалаа таньдас. Үзэгчдээ эдийн засгийн тойрог нэвтрүүлгийн дугаар энэ дүрээд өндөрлөж байна. За манай өнөөдрийн зочноор санхүүгийн зохицуулах хорооны дарга Баяр сайхан оролцлоо.